За, хуулийн төсөлтэй танилцлаа, гишүүдийн асуулт хариултыг бас сонслоо. Тэгээд энэ биержийн тухай хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг бол явуулахаас аргагүй юм байна. Тийм учраас би хувийнхаа хувьд бол дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр эдийн засгийн хүнд болцсон. Одоо энийг өөрчлөхөөс арга байхгүй болцсон. Номон тулгуурт орцсон. Улс орны эдийн засаг ерөөсөө ганцхан нүүрсэн дээр л тулгуурлагдсан манай эдийн засаг. Нөгөө нүүрсэн шүүлтүүртэй яндан гэдэг шиг нүүрсэн суурьтай эдийн засагтай юм л улс. Тэгээд нүүрсний унчхаар зэрэг ингээд эдийн засгийг хэвтээд тэгээ бүгдээр хийх ажилгүй болчдаг. Нэг бол төсвөө тодтогч бүх юмаа хасаад цалингаа аваа зүгээр суух. Аль эсвэл биержийнхаа хуулийг хүчингүй болгоод тэгээд одоо дотоодын борлуулалт, бусад борлуулалтуудаа хийдэг, баартарладаг, аптек гэрээ хийдэг, нэг хуучин руугаа ордог. Ийм юм руу орох хоёр сонголт байгаа. Тэгээд төсвийн тодтгол хийнэ гэхлээр одоо төсвийн тодтгол хийх нөхцөл үүсээгүй гэдэг байгаа учраас ингээ биержийн хуулиа өөрчлөх болчихж байгаа. Иргэдийн амьдрал ч гэсэн хүндрээ явчихлаа. Малчтын амьдрал, малчтын ноолуурны үн ямар байгаа вүлээ? Өнөөдөр зээл хуультай, түүнийгээ төлж чадахгүй хүндрэлтэй болцсон. Жолооч нар тээвэрчдийн асуудал ямар хүнд байгаа вүлээ? Өр зээлээр унаа тэрэг автсан. Тэр нь ажилгүй болцсон. Айл болгоны хашаанд нэг шалаан ажилгүй ингээд банкны өрөөнд төлөөд ингээд байж байгаа. Ийм дүр зурхтай. Иргэдийн амьдралч хүнд, улс орны эдийн засагч хүнд нэг ийм нөхцөл одоо энэ хуулиа өөрчлөхөөс одоо өөр арга байхгүй л болчихж байгаа юм шиг. Тэгэхдээ энэ хуулиа өөрчлөхдөө бас учиртай нэлээд ярьчиж өөрчлөхгүй бол энэ орж ирж байгаа төслөөр бол бас төвөгтэй зүйлүүд бас их харагдаж байна. Хэлц хэсгэн дэмжигдээд дараа нь одоо ажлын хэсэг байгууллагаа нэлийн сайн ярих байх гэж бодож байгаа. Тэр томоохон төслүүд дээр ингээд солилцоо хийгээд нүрсээр ажиллаа хийгээд явъя гэж байна. Энэ томоохон төслүүд гэж яг юугаа хэлээд байгаа юм? Жишээ нь хаанаас батлах юм? Нөгөө 14 хэлж байгаа юм уу? Аль эсвэл одоо $1 миллиард дээш төсөв төртөгтэй ажлуудыг хэлж байгаа юм уу? Тухайлбал одоо өмнө говь жишээ дулааны станцаа барий, өр хангаа руу холбоё, гашвэ хөрн рүү замаа тавья гэхэд одоо болох юм уу? Одоо нэг өөрийнхөө орон нутгийн 5 толгоогоос нүрсээрээ бартер хийгээд ингээд одоо концесс гэдэг юм уу, юу гэдэг ийм ажил хийгээд цаашаа явах ийм эрх нэгдэнэ гэсэн үг үү? Яана гэсэн үг үү? За энэ дээр нэг тэгээд үнэ яаж тооцох юм? Дотоодын борлуулалтын үн, экспортын үн хоёрыг яаж салгах юм? За экспортын үн бол тэр дэлхийн зах зээлийн үн биержих гэдэг гараад ирэх баг. Дотоодын борлуулалтын үнэ яаж тооцох юм? Жишээ нь одоо бартераар хөрөнгө оруулалтын ажлууд хийхэд 1 тонн нүүрсээ хэд гэж тооцох юм гэдэг нэг ийм асуудал байна. Хоёрт нь бартер аптек гэрээгээр ингээд ажил хийгээ бараа солилцоогоор хийчлээ гэхэд value exchange гэх нь нөгөө баялын сан руу чинь юм орох юм уу? Нөгөө хаач бодит кэшээр орлого олж ирэхгүй учраас баялагын сан руу чинь одоо өнөө амнат одоо бусад юунуудаас ногдол ашигаас одоо шилж орж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ баялагын сан чинь хөдлөхгүй болчих юм биш үзье гэсэн хоёр дахь асуулт байна. Гуравт нь энэ олон ажилгүй болсон жолооч нар тээврийн компаниуд дээр чинь нөлөө үзүүлэх үү? Одоо энэ хуучин биерчин юугаар бол худалдан авагч нь тээврээ хариуцсан гэхээр мэдээж худалдан авагч нь хятад байгаа. Хятад нь хятад компани сонгоод явчихж байгаа. Монгол компаниуд ажилгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ хуулийн өөрчлөлтөөр чинь энэ өөрчлөгдөх юм уу? Энэ ажилгүй байгаа олон жолооч нар, ажилгүй байгаа олон компани. За, Нанцны Наранбаатар гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ тээвэр дээр нэг тодорхой хэлж өгөөч. Энэ хуучин байдал нь өөрчлөгдөх юм уу? Хэрвээ хуучнараа явнагүй бол одоо энэ чигээрээ маш олон хүмүүс өр зээлэндээ баригдаж байгаа. Амьдрал ахуйн хүндэрч байгаа ийм асуудал байна. Дараагийн дугаарт энэ орон нутагт ямар өр өгөөж байгаа юм бэ? Би одоо үг хэлэх болгондоо л та бүхнээс асууж байгаа шүү дээ. Цогцын сум балгас байгаа, цагаан хад балгас байгаа. Тэгээд ер нь энэ жил цогцын сум өмнө говь аймагт Эрдэнэс 5 толгой компаниас юу хийх юм? Мөнх захирал нэг яг тийм юм хийнэ гэд хэлээд. Дотоодын борлуулалт зам тээвэр замынхаа асуудыг яаж шийдэх юм? Дотоодын борлуулалтууд нь ямар замаар явах юм? Нөгөө утаагүй төлс зөөгөөд хамаг зам эвдээд байгаль орчид сүйтгэдэг шиг юм
болох юм уу яах юм? Хөрөнгө оруулалт юу хийгдэх юм? Орон нутгийг яаж дэмжих юм? Ажлын байр яаж нэмэгдэх юм? Ханган нийлүүлэлт яаж хийгдэх юм? Хөрөнгө оруулалт юу байх юм? Тэр орон нутагт нь ямар үр өгөж үлдэх юм? За Туван сайд хариулт өгье. За 13 дээр томоохон төслүүд гэж байгаа. За энэ дээр бол бид бүхэн засгийн газар дээр одоо бүс Монгол улсын одоо бүсчилсэн хөгжлийн бодлогоор явж байгаа. За нийтдээ 6 бүсийн төлөөлөлтөд засгийн газар дээр ерөнхий сайд тэргүүтээ хүмүүс уулзаад бас одоо саналуудыг авсан. Яг энэ шиг төслүүдээ бид нар саналаа засгийн газар дээр нэгтгээд ялангуяа энэ дээр бүсүүдийн саналуудыг нэгтгээд эренбээр нь хамгийн нэн шаардлагатайгаар нь эренблээд за тэгээд энэ эренбэлснээ засгийн газараар шийдвэр гаргаад улсын их хурл руу энэ одоо жишээлх юм бол говийн бүсээс говийг усжуулах төсөл нэгд байна гэвэл энэ байдлуудаар ингээд бүсүүдийн саналаа аваад тэгээд засгийн газар дээр нэгтгэж хилцээд их хурл руу оруулж ирнэ гэдэг ийм байдлаар төсөөлж байгаа. За хоёрдугаар үнийг бол мэдээж тэр бүтээн байгуулалтын үн өртөг гэж нэг юм гарч ирнэ. Тэн дээр тээзүү мэзүү зарлагдаад нэг тэрбум долларч гэдэг юм нэг үн гарч ирнэ. За тэгмүүд тэнд төлөх одоо манай бүтээгдэхүүн ганц нөөц биш тийм ээ. Одоо бусад биржээр арилжаалагдах энэ бүтээгдэхүүнүүдээр үнэн нь мэдээж хөдөлдөг байдлаар тэр одоо бүтээн байгуулалтын үннээс хасагдаад явах байдлаар тооцогдоод явна. Тэгэхээр үн бол уян хатан энэ дээр тооцогдно гэдгийг хэлье. За та бас яг энэ одоо голчлон уурхай Өмнө Говь аймагт говийн бүсүүд дээр явагдаж байгаа. Тэгээд энэ бүсийн төлөөллийн хувьд бол орон нутгийн асуудлыг бол их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ашигт малтмын тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсэг Наранбаатар гишүүн ахлаад маш их төвтэй бид нар ажиллаж байгаа. Манай салбарын яамч гэсэн ингээд энэ одоо дид ажлын хэсэгт н ороод явж байгаа. Эндээс бол их нэлээд хүлээлттэй байгаа. Гол концепц бол энэ ерөөсөө алтын аваад авдрыг хайдаг биш, авдранд нь юм үлдээе. Тухайлх юм бол орон нутагт нь бид нар одоо тэр худалдаа ханган нийлүүлэх байгууллага энэ төр гэдэг бүр деталь руу орж чадахгүй ч гэсэн ядахта амнаатын хуваарлтын менежменттэй л зөв хий. Эндээс орон нутагт нь тодорхой юм үлддэг бай. Аймагт нь суманд нь үлддэг. Тэнд нь тухайн уулуурхайг ашиглуулсан сум аймаг илүү хөгждөг энэ нөхцөлийг бүрдүүлээ гэсэн концепц бас явж байгаа. Тэгээд энэ одоо концепцэн дээр бид нар байгаа. Тэгээд хэдүүлээ ажлын хэсгээр хуулийнхаа шинжилсэн найруулгыг боогоод улсын их хурл дээр оруулж ирэх үед энэ дахин хэлцэгдэнэ. Бид хэд бол тийм бодлогын зарчим барьж байгаа. За тээвэртэй холбоотой асуудал дээр. За Борхүүгийн Дэлгэр сайхан сайд хариулт өгье. За тээвэртэй холбоотой асуудал дээр Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Ер нь засгийн газраас бол тээвэр дээр нэлээд онцгой анхаарах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгэхээр зэрэг энд бол одоо бүх жолооч нарыг тээвэрт оруулнаа. Урдных шиг одоо нэг компанитай нэг гятад компанитай ч юм уу эсвэл одоо өөрөөсөө олон машин лизингээр өгсөн компани нь одоо толгойлоод ингээд тээврийн гэрээ хийдэг юмыг зогсоож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар C бичгийг олгохдоо бүх одоо уурхайнуудаас ачиж болно гэдэг ийм түгээмэл байдлаар олгож байгаа. Инхлээр зэрэг C бичиг авсан машин бол ганц одоо том 5 толгой нүүрс биш одоо жижиг 5 толгой нүүрсийг ч ачиж болно. Мөн одоо энержи ресурсын нүүрсийг ч ачиж болно гэдэг ийм байдлаар олгох нь жолооч нарыг илүү Дэлгэр сайхан сайд энэ 2022 онд одоо тэр нүүрсний хулгай гэдэг сэдв гарч ирэх үед засгийн газар ямар зорилгоор тухай шийдвэр гаргасан бэ гэхээр нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бараг 90% нь хятадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Тээврийн үйл ажиллагаа явуулаад татвараа Монголын талд маш бага хэмжээгээр төлөөд хэлийн цааталд их хэмжээний татвар төлөөд байгаа учраас тээврийн компаниудын татварыг 100% дотоодод төлдөг болгоё гэдэг зорилгыг агуулж энэ сэдв хөндөгдсөн шүү дээ. Тэгээ энэ нь явж ирснээр сүүлдээ нүүрсний хулгай болгоод улс төрчид зарим бие биенээс өшөө авдаг хэрэгсэл болгоод хувиргаад улс төржүүлээд явцсан. Тэгэхээр одоо энэ тээврийн компаниуд 100% дотоодод татвараа төлж гинэ үгүй юу? Нийтдээ 2 тэрбум орчим долларын эргэлттэй зах зээл дотоодод татвар төлдөг болох ёстой л гэдэг зорилгыг агуулсан шүү дээ. Тим шийдвэр гарч ирсэн. Энийний үр дүн яаж гарсан та хариулт өгөөч.
Тэгээ нэгдүгээр цэв ичгээ бол тийм болгож байгаа. За хоёрдугаарт бол зам тээврийн яамнаас бүх тээврийн хэрэгслийг бүх жолооч нараа бүх хамтуудаар тооллого хийж байгаа. Ингэжээж маш тодорхой болохгүй бол саяны хурлын дарган хэлдэг үнэн. Тийм учраас цаашдаа бид нар Монгол улсад бүртгэлтэй зөвхөн одоо Монгол одоо жолооч тээвэр хийнэ гэдэг Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр одоо Монголын жолооч тээвэр хийж одоо энэ нүүрсийг хил гаргана гэдгийг урд төрштөөгөө одоо тохирч ярьж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлье. Тэгээд цаашдаа бол Монгол бүртгэлтэй одоо компани дээрэс нь одоо Монгол жолооч нар тээвэр хийхийн тулд татвараа төлдөг ийм одоо журмыг давхар одоо энэ юунд цэв ичгийг олгохдоо давхар одоо юу болгож үзүүлэлт болгож оруулж өгч байгаа. Тэгээ энэ тээврийн компаниуд Монголынхон одоо юунд татварын бүртгэл дээр байж иж тэгээд энэ татвар нь Монголд орно янз бүрийн гадны компаниуд тээвэр хийхгүй байх бүх одоо хаалтыг хийж өгсөн. Зам тээврийн яам дээр хэдийгээр одоо өнөөдөр олон цэв ичиг одоо явдггүй машин дээр хүртэл одоо цэв ичиг авж байгаа ийм асуудал гарч байгаа учраас энэ цэв ичгийн одоо янз бүрийн дагсан авилга янз бүрийн одоо хил амыг тасан зогсоохын тулд бүх машин явдгүйгээр нь тооллого хийгээд жолооч нараа бас дахин одоо бүгдийг бүртгэлжүүлж байгаа. Тэгжээж энэ тээврийг одоо цаашдаа явуулна. Тийм учраас бол энэ засгийн газраас гаргасан тогтоолоор бол бүх одоо энэ уурхайн амнаас гарч байгаа тээвэр одоо төмөр замын танаалт дээр очих дээрэс нь нүүр одоо юугаар хилээр одоо машинаар гарах мөн шууд одоо ачигтаад гарах энэ бүх тээврийн одоо компани тээвэр Тэр 22 оны засгийн газрын шийдвэрээс хойш яг дотоодын компани байна уу гадаадын компани байна уу гэдгээр нь ялгах гэж байгаа зүйл биш. Монгол улсын газар нутаг дээр тээвэр хийсэн компаниудын татвар бүрэн төлөгддөг болсон уугүй юу гэдэг асуулт явж байгаа байхгүй юу? Энэ дээр нэг тодруулж хариулт өгье. Та тэр тухайн үеийн нөхцөлийг мэднэ шүү дээ, тийм ээ? Монголын тээвэр эрхэлж байгаа компаниудаас 3-аас 4 дахин хямд үнээр гадны компаниуд тээвэр хийгээд байсан. Шалтгаан нь цааталтаа очиж өндөр үнэ мэдүүлж татвараа төлдөг байсан гэдэг зүйлийг л засгийн газар тухайн үед илрүүлсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л Монголд тээвэр хийж байгаа компаниудын татвар Монгол улсад үнэн зөвөр бодитоор төлдөг байх тэр нөхцөлийг хангая л гэдэг зорилго агуулжсэн. Та энэ дээр тодорхой хариулт өгөөч. Дэлгэр сайхан сайд хариулт өгье. Энэ засгийн газар 5 толгоогоос тээврийг салгаж өгсөн энэ засгийн газрын тогтоол нь ерөөсөө яг их хурлын дарган ярьж байгаатай яг одоо бодж байгаа зүйлтэй яг санал нэг байгаа. Яг гэвэл зэрэг өнөө нүүрс худалдан авахч өөрөө тээврээ давуу ирэхээр нүүрс авсан гэдгээрээ өөрийнхөө тээврийн хэрэгслэр хийн гэдэг юм монопол ирэх хэдэлснээс болж энэ одоо хямд өртгийг зориуд бий болгоод хэлийн цаана энэ одоо зөрүү мөнгөний өгж байгаа нь бол үнэн байсан. Тэгэхээр энийг тасан зогсоох гэж байгаа зүйл нь бүх тээврийн одоо хэрэгслийг дотоод байна уу гадаад байна уу зам тээврийн яам дээр одоо хариуцаад тэгээд авто тээврийн үндэсний төв дээр татварын одоо байцааг суулгаад хамтд нь одоо энийг шийдвэрлэж явахаар ийм журам гарсан. Тийм учраас цаашдаа зөвхөн дотоод энэ машин одоо нэг тухайн одоо жолооч хэдийгээр одоо лизингээр авсан ч гэсэн зөвхөн одоо дотоодын одоо юу аж ахуй нэгж байж. За. Эрдэнэс 5 толгоогоос хариулт өгье. Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За Эрдэнэс 5 толгой компани ашигт малтны тухай хууль болон төсвийн тухай хуулийн дагуу өмнө Говь аймагта хамтарч ажиллаж гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан мөнгө төвлөрүүлж байгаа. За аймаг сан болон холбогдох ажилтнуудын компани ажилтнуудын хамтарсан ажлын буюу хамтын хорооны хурлаар одоо тухайн сумд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр ажлуудыг бол баталснаар хэрэгжүүлээд явж байгаа. За ерөнхийдөө бол өмнөх 2 жилд бол Эрдэнэс 5 толгой компани зүгээс бол зохицсон сумын төв доторх засмал замуудын
асуудлыг ерөнхийдөө шийдсэн байгаа. За 2028 оны хувьд бол 25 оны хувьд бол шинэ суурьшлийн бүсийн орон сууц сургууль цэцэрлэг зэрэг төсөл зураг төслөө хийлгэхээр бид нар бас шургуу ажиллаж байна. За мөн аймагаас ирүүлсэн За гүйцээж хариулъя. Ажлын хэсэг 10 дугаар микрофон. За аймагаас ирүүлсэн бас цэвэрлэх байгууламж дэд үтцийн зарим нэг ажлууд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, за мөн нөлөөллийн бүсийн хохиргийн үнэлгээ хийх гэдэг геологийн судалгааны ажил хийх зэрэг ажлуудыг одоо бид нар хамтран хийхээр одоо төлөвлөж одоо энэ дээр бол компани зүгээс ажиллаж байгаа. Баярлалаа. За Нанцдын Наранбаатар гишүүн тодруулж сууя. Аль хэдэн сарын өмнө л аймагтай хамтарч ажиллах гэж байгаа, хамтарч ярих гэж байгаа, хорооны хурлаа хийх гэж байгаа л гэдээс одоо хүртэл энэ чинь жилийн талд орчлоо шүү дээ. Тэгээ энэ жил чи одоо бүтээн байгуулалтын ажил нэг амжих юм уу? Одоо хийх ажлаач төлөвлөөгүй. Тэгээ ажлаа төлөвлөсөн дараагаар тендерээ зарлана, ажил нь эхэлнэ гэдэг үйл болчт юм шүү. Тэгээ энэ жил яг юу хийхээр төлөвлөж байгаа гэхээр хариулах тодорхой юм байхгүй. Нэг юм байдалтай байх. Би тэгээ дөрөв бас асуусан. Энэ бирчүү хуулинд орсон өөрчлөлтөөр аптекээр, бартраар, бараа солилцоогоор нүүрсээ өгчих юм бол баялагын сан чи яаж хариуцах юм? Баялагын сангаа яаж хариуцуулах юм гэдэг асуулт асуусан шүү дээ. Тэнч хариулсангүй. За Дэлгэр сайхан сайд хариулт өгье. За би Наранбаатар гишүүний бас түрүүний асуусан орон нутагт энэ суурьшлийн бүс ямар үр өгөөж байх юм бэ гэж. Энэ дээр Монголын төмөр зам компани 5 толгойн төмөр замын суур үтц болоо хөдлөх бүрэлдэхүүн ажилчидтай ингээд нийлүүлээ шилжүүлж авсантай холбогдуулаад аль болохоор орон нутгаас ажилчдыг авахаар одоо ингэж энэ юу сонгон шалгаруултыг хийж байгаа. Нэн тэргүүнд орон нутгийн иргэд энэ юу төмөр замд хамгийн дөрөнд орноо гэдэг ийм одоо зарчмыг барьж байгаа гэдгийг хэлье. Хоёрдугаар энэ төмөр зам цаашдаа ирээдүйдээ олон жилийн насжилттай олон жил одоо энэ явж одоо энэ тээврийн одоо ирээдүйг харахад бол бүгд төмөр замаар явах учраас цаашдаа энэ төмөр замын ажилчдыг орон сууцчлуулах энэ асуудал дээр одоо энэ Монголын төмөр зам тээврийн яамнаас онцгой анхаарч байгаа. Өмнө нь одоо 5 толгой төмөр замын одоо энэ бүтээн байгуулалтан дээр 17 сая. За Дэлгэр сайхан сайд гүйцээж хариулъя. 17 сая долларыг орон сууц барина гэж төлөвлөсөн байгаа юм байлээ. Энэ мөнгөөр нь бид төмөр замын ажилчдыг орон сууцтай болгоод орон нутгийн иргэдийг ажилтай болгосноор төмөр замыг одоо энэ ээлжийн ажил гэдгийг болиулахаар одоо ирээдүйг одоо зорж байгаа. Төмөр зам бол ер нь бол ээлжийн ажил биш. Төмөр зам үргэлж мөнхийн одоо нэг одоо хүн ажиллаад жишээлбэл өртөөний дараа нэг л хүн ажиллаад хариуцлага үүрдэг. Тэгээс одоогийн байдлаар ингээд уурхай шиг одоо ээлжлээд явдаг ийм системээр ажилладаг тийм байгууллага биш ээ. Төмөр зам өөрөө онцлогтой сахилга бот 2 дахин одоо шаарддаг ийм онцлогтой байгууллага учраас ээлж гэж байхгүйгээр орон сууцчлуулаад суурьшлийн бүс бий болгоод энэ одоо төмөр замын ажилчдаа тэнд нь байлгах ийм бодлого ирээдүйд явж байгаа гэдгийг зориуд хэлье гэж бодож байна. Баярлалаа.